Шин хуганцаар унаа Халасан гэрэглэн навсад бүдэглээ Яралгүй ангал Тамиг үнчивэхтэй Ялах зүдэн сүдэртэй төрнө Эмч Infusion системийг ажилуулах товчлуурыг дарлаа. Цэнхэр өнгийн шингэн Жинчоны судсаар орж эхэллээ. Тэр шингэн гараар нь явж эхлэхэд судсууд нь томорч товож харагдав. Эхэндээ зүрх нь хэвийн цохилж байв. Гэвч удалгүй Жинчон өвдөд шүдээ 100 тисэж эхэллээ. Түүний нүур болон нүдэнд цэнхэр судсууд гарч ирэв. Систем харуулснаар түүний бие цаашид энэ шингэнийг даахад хэцүү болсон байлаа. Гэсэн ч Жинчон ууртайгаар үргэлжлүүл гэж хэлв. Эмч санаа зовж ингэвэл тэр ухаан алдаж магадгүй гэж анхаарууллаа. Гэвч Ливо тайван хэлв. Тэр тийм амархан унахгүй. Шингэн үргэлжлэн бие рүү орсоор байв. Удалгүй Жинчон маш их өвдөд орилж эхлэв. Гинэт хүчтэй гэрэл цацарлаа. Тэр даруй зүрхний аппарат шулуун зураас болж зүрхэн цохилгоо байсан мэт харагдав. Хэн туршилтын танк дотор ухаангүй хэвтэж байлаа. Түүний арьсан дээр ногоон судсууд товоож гарсан байв. Байсан эмч чичирч зүрхний цохилт алга. Туршилтын хүн нас барлаа гэж хэлв. Үүнийг сонссон Шиугу 50 гараа өргөж зүгээр ярих биш өөрөө шалах гэж хэлв. Тэр мөчид танк дотор байсан гар нь маш бага хөдлөлөө. Эмч шууд монитор руу анхааралтай харлаа. Гинэт зүрхний дохио дахин гарч ирэв. Түүний амин шинж тэмдгүүд буцаж ирсэн байлаа. Эмч маш их гайхаж орхив. Гинэт Жинчоны нүд томоор нээгдэв. Түүний нүд дотор цэнхэр судсууд тархсан байлаа. Хэн хүчтэй нэг цохилт хийж туршилтын танкийг бод цохив. Тэр гадагш гарч ирээд аимшигтайгаар архирлаа. Түүний нүүрэнд муухай инээмсэглэл гарч ирэв. Сиу инээмсэглээд хэлв. Чи бараг намайг урам хугалах шахлаа. Дараагийн 10 хоногт чи юу хийж чадахыг би үнэхээр сонирхож байна. Өөр газар Чэнхо саяхан Дэсон руу мессеж явууллаа. Тэр шалгалтын үеэр зөвхөн холбооноос өгсөн зэвсэг хамгаалалтын хэрэгсэл ашиглаж болно гэж сануулв. Үүнийг сонсоод Дон бодлоо. Зэвсэг байхгүй байсан ч надад өөрийн хүч чадал байгаа. Гэхдээ тэр нэг зүйлийг шалгах хэрэгтэй байв. Дон модны жижиг мөчөр аваад гараа даалтлав. Тэгээд өөрийн бодож байсан зүйл үнэн болохыг ойлгов. Түүний хамгаалалтын хуйг огт харагдахгүй байлаа. Тиймээс тэр нууцаар өөрийн зэвсэг хамгаалалтын зүйлсийг авч явж чадна. Зон орон зайн дуудлагын хаалга нэв. Тэр гараа дотогш хийж юм хайж байгаад жижиг хотго гаргаж ирэв. Сонирхолтой нь модны мөчөр хүртэл зэвсэг гэж тооцогдож байв. Систем асуув. Энэ хутгийг албан ёсны зэвсэг болгон бүртгэх үү? Мэдээж Дон шууд зөвшөөрөв. Тэр даруй хутга жижиг мөчөр болж хувирлаа. Хувирах процесс маш хурдан болсон. Энэ арга бусад зэвсэг дээр ч адилхан ажиллана. Тиймээс Дон өөрийн танил сэлмээ нууцаар авч явж чадна гэдгээ ойлгож тайвширлаа. Гэсэн ч тэр Пантин руу буцах хэсэгтээ одоо хүртэл эргэлзэж байв. Тэр газар бол Fire King-ийн нутаг. Цүл газар шатаж байгаа мэт халуун байлаа. Моднууд хатаж хуурайсан байв. Зон хүнд алхам хийж ураг шалхлаа. Тэр энэ газар дахин ирнэ гэж хизээж бодож байгаагүй. Гэтэл гинэт цүлийн чоннуудын сүрэг түүний өмнө гарч ирэв. Тэдний улбар шарнууд уур үзэн ядалтаар түүн рүү ширтэж байлаа. Гэхдээ Дон огт айсангүй. Систем гинэт мэдэгдэл гаргав. Шин даалгавар эхэллээ. Даалгавар. Эргүүл хийж байгаа дайснуудыг ялж цолстон цуглуулах хугацаа 2 цаг зорилго 1000 чулуур шагнал 500 оноос сэлэм нэгтгэх чадвар илүү хүчтэй болно. Чоннуудын тухай мэдээлэл бас гарч ирэв. Тэд бол EQ гэдэг тэнгэрийн 5 дахь элчин сургасан араатнууд байлаа. Дон ийм хурдан сэлмийнхээ хурцыг шалгах боломж гарна гэж бодоогүй. Тэр Soul Presence чадварыг идэвхжүүлэхийн тулд гарынхаа алгыг зүсв. Тэр мөчид том чон гарч ирэв. Тэр чон том сэлэм барьсан байлаа. Тэгээд Дон ийм өмнө гинэт зогсож орхив. Зан үл ялыг инээмсэглээд шоолон хэлв. Чиний хоол хачин харагдаад байна уу? Үүнийг сонссон чон уурлаж архирлаа. Тэр сэлмээ өргөж шууд цохилт өгөхөөр дайрав. Гэвч Дон аль хэдийн урагш өсөрч маш хурдан олон удаа сэлмээр цавчив. Үүний дараа чон халуун элсэн дээр нүрээрээ унаж орхив. Гэхдээ Дон зогссонгүй. Тэр бүх дайснуудыг устгах гэж шийдсэн байлаа.
нэг нэгээрээ дайснууд үнс болж ямар ч мөргүй алга болж байв. Дон яг л дайны талбар дээр бүжиглэж байгаа мэт хөдөлж байлаа. Удалгүй дайсны тоо цөөрөв. Зон хутгаа чанга атгаж хүйтэн ган шиг харцаар үлдсэн чоннуудыг харав. Тэр үгээ дуусмагц цөлийн чоннууд бүгд архирч нэгэн зэрэг дайрлаа. Гинт хар сүдэртэй гар гарч ирээд сүргийн ахлагчийг агаарт нь зогсов. Хоосон орон зайнаас ногоон толгойтой булчинлаг том чон гарч ирэв. Мөн бусад сүдэр чоннууд дуудлагын хаалганаас нэг нэгээрээ гарч ирж байлаа. Тэр том чон гараа зөөлөн атгав. Тэгэхэд дайсны толгой шууд бутран алга болов. Үүнийг хараад үлдсэн чоннууд айж ухарлаа. Тэдний айдас улам ихсэж байв. Дон шууд тушаал өглөө. Түүний бүх аримд довтлохоор хөдлөө. Цэнхэр чоннуудын сүрэг нэгэн зэрэг архирч. Цагаан чоннуудын баг руу дайрлаа. Хоёр талын араатнууд маш ширүүн мөргөлдөв. Эс тоос агарт босож жинхэнэ мангасуудын тулаан эхэллээ. Алсаас зон тамхи асав. Галын гэрэл түүний бодолд автсан нүдэнд тусав. Тэр дотроо "Чи яаж байнга тамхи амандаа зүгээд явж чаддаг байна" гэж гайхав. Чоннуудын тулаан улам ширүүсч дайны талбар цусаар дүүрч эхлэв. Нэг цагаан чон хоёр хуваагдан тасарч тэр даруй алга боллоо. Үүнийг хараад Дон энэ тулаан маш аюултай гэдгийг ойлгов. Хэдийгээр үлдсэн чоннууд сул дорой байсан ч Дон огт анхаарлаа сулруулахыг зүрхэлсэнгүй. Дон ганц секунд анхаарлаа сулруулсангүй. Гинт мөсөн чон гал дундуур гарч ирээд архирч шууд Дон руу дайрлаа. Чон саруугаа өргөж цохилт өгөх гэж байтал цэнхэр гэрэл түүний сүдэрт наалдав. Тэр гэрэл бол Доныг хамгаалахаар дуудагдсан цэнхэр чоны гар байлаа. Тэр чон мөнхийн дахин төрөх тэмдэгтэй байсан. Аимшигтай хүчээр цөлийн чон арагш татагдаж дараа нь цэнхэр чоны сүнсэнд залхиуллаа. Эдгээр ухшгүй дайчид үхлээс огт айдаггүй байв. Систем мэдэгдэв. Солстон цуглуулсан. 12,000 үүнийг харсан зон шууд бие сунгаад тулаанд дахин дайрч орлоо. Тэр аль хэдийн дайснуудын тал хувийг устгасан байв. Гэхдээ дараагийн даалгаварт орохын тулд илүү хурдан ажиллах хэрэгтэй байлаа. Дон газрыг хүчтэй гიშгэж хурд авч агаарт үсрлээ. Түүний үсрэлтээс хүчтэй дэлбэрэлт мэд чимээ гарч байв. Тэр гэрлийн сум шиг тэнгэр өөд шунган нисв. Одоогийн хүчээрээ Дон 2 цаг хүрэхгүй хугацаанд хэдэн зуун мангасыг устгаж чадна. Өндөрт хүрээд тэр доорх бүх тулааны талбарыг ажиглав. Түүний нүүрэнд багахан догдлолтой инээмсэглэл гарч ирэв. Тэр дотроо бодлоо магадгүй би шууд доош унаж баг зэрэг эмх замбраагүй байдал үүсгүүл яасан юм бэ? Ингэж бодсон даруйдаа Дон доош маш хурдтай унав. Тэр тулалдаж байсан чоннуудын сүргийн яг голд унаж байлаа. Зөвхөн нэг цагаан чон дээш харав. Тэр ямар нэг зүйл маш буруу болж байгааг мэдэрсэн. Дон яг л солир шиг доош бууж ирэв. Үүнийг хараад бүх тулаан гинт нам гүн болов. Гинт асар хүчтэй гэрэл дэлбэрэв. Дараа нь орон зайг хүртэл доргиох хүчтэй цохилт болсон. Гэрэл маш хүчтэй тесэрч бүхнийг цагаан гэрлээр бүрхэж юу ч харагдахгүй болтол болгов. Тэр үед ISO багийн төв байранд нэг үнэлгээний шалгалт явагдаж байлаа. Нэг хүчтэй цохилт шууд Дрэнк нийл ягаан мангасын гидс рүү орлоо. Тэр үед нэг охин урагшгүйж очиод сэлмээрээ хүзүүрүүн ташуу цавчив. Мангас шууд газар унаж хөдөлгөөнгүй болов. Систем мэдэгдэл гаргав. Програмчлагдсан бүх мангас устгаглаа. Нийл ягаан мангас алга болж талбайн голд гэрэлтэж буй сэлэн барьсан охин амьсгаад нь зогсож байлаа. Тэр охиныг Шин Чой гэдэг. Тэр бол ISO багийн алдартай гишүүн юм. Систем дахин мэдэгдэл гаргаж сургалтын өрөөний шалгалт амжилттай дууссан гэж магтав. Гаднаас харж байсан ISO багийн захирал багийн ахлагчаас асуув. Тэр хэлв. Түүний тоглолт маш сайн байсан, магтах ёстой. Гэхдээ ахлагч хариулав. Гэхдээ Шин Чой тулааны үед заримдаа анхаарлаа алддаг. Нөгөө хүн хэлв. Бид үүнийг засах тусгай бэлтгэлийн хөтөлбөр хийсэн. Одоо хүртэл 10 хоног үлдсэн. Ахлагч хатуу хэлв. Бэлтгэлийн хүндрэлийг нэм. Хэрвээ тэр Демон бүлгийн галзуу нохой ранжийг ялыг гэвэл дор хаяж 2 ранг дээшлэх хэрэгтэй. Тэр хүн ийм их өөрийгөө шахаж бэлтгэж байгаа нь тэр муу ранжнаас болж байлаа. Шалгалтын оног хинч Шин Чойоос илүү авч чаддаггүй. Гэхдээ энэ нь ойлгомжтой. Учир нь Шин Чой бол ранг, харин нөгөө талын хүн ранг ахлагч толгоос ихсрэв. Демон бүлэг үргэлж тааварлашгүй. Тэд юу хийхийг хинч урдчилж хэлж чаддаггүй.
Үүнийг сонсоод захирал гайхав. Тэд дахиад тэр зүйлийг ашиглах гэж байгаа юм биш биз? Өмнөх явдлын дараа шинэ эсвэгчдийг 1 жилийн турш ашиглахыг хориглосон биз дээ. Ахлагч хүмсгөө зангидлаа. Энэ удаа тэд илүү том зүйл хийх гэж байгаа. Мөн маш нууцаар. Тэд алдсан бүхнээ буцааж авах бэлтгэл хийж байгаа нь тодорхой. Эцэст нь энэ эхний шатны шалгалтад Шин Чой болон Жон Жин хоёр л үлдсэн байлаа. Энэ бол хоёуланд нь шийдвэрлэх тулаан болох юм. Хэрвээ гинэд ямар нэг мангас гарч ирж бүхнийг сүйтгэхгүй бол тэр үед Pandemonium-ийн мангасууд Zone руу байнга мессеж илгээж байлаа. Тэд түүнийг айж бас хүндэлж байв. Мангасууд Supreme One-ийн хүчийг айж бас хүндэлж байлаа. Мөн эртний эд шид түүнд тусалж байв. Систем мэдэгдэв. Soulstone цуглуулсан. 999,000 дон тамхи барьсан хിവэр гартаа оролдож байлаа. Тэр дотроо би үүнийг яаж унтраахаа сайн мэдэхгүй юм гэж бодов. Түүний доор байсан Чон гиншиж ямар нэг юм гомдлож байгаа мэт байлаа. Дон шууд сэлмээ гаргаж чангаар хэлв. Би тамхи татаж байх та. Чи амаа хамих. Тэгээд тэр Чоныг хид хідэн удаа хутгаллаа. Систем мэдэгдэл гаргав. Даалгавар дууслаа. Контракт эхэллээ. 500 achievement point нэмэгдлээ. Fire Peak Sword-ийн гэрээ 50 боллоо. Цүлийн чоннуудын сүнс задарч цогцснуудын дээрээс цэнхэр гэрэлтэй жижиг бөмбөрцгүүд болж гарч ирэв. Тэр гэрлүүд агаарт хөвж Дон руу ойртон ирэв. Систем тайлбарлав. Эдгээр нь Soulstone. Тэднийг тахилын ширээн дээр үргэх хэрэгтэй. Дон тамхи татсаар эргэн тойрноо харав. Гэхдээ тахилын ширээ шиг зүйл огт харагдсангүй. Тэр нэг гэрэлтэй бөмбөрцгийг хурч үзв. Тэр бодлоо. Би одоо өөр тахилын ширээ хайх хэрэгтэй юу? Гэтэл тэр бөмбөрцөгт хүрмэгц асар их энерги гинэд гарч ирэв. Газраас чулуун баг нь гинэд гарч ирэв. Дараа нь зузаан чулуун хан дээш түрэн гарлаа. Түүний өмнө чулуун ширээ гарч ирэв. Хоёр талд нь чулуун багнууд босч байлаа. Асад байгаа тахилын ширээн дээрх бөмбөрцөг маш үзэсгэлэнтэй харагдав. Pandemonium-ийн мангасууд дахин анхаарууллаа. Чи хэд яарсан, сайн бодож амжаагүй байна. Дон тамхиа хөлд орох мангасын цогцос дээр дарж унтрав. Тэр даруй систем шин даалгавар идэвхжүүлв. Шинэ арим контракт quest эхэллээ. Fire Peak Sword 337 point хугацааны хязгаар байхгүй. Даалгаврыг дуусгахын тулд Guardian-ийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Шагнал 20 achievement point Blood Guard contract 100 болно. Дон гэрэлтэй бөмбөрцгийг авч тахилын ширээн дээр тавилаа. Дон бөмбөрцгийг тахилын ширээн дээр тавив. Тэр даруй хүчтэй гэрэл цацарч эхэллээ. Тахилын ширээний ард талаас урт маш том зүйл газраас аажмаар гарч ирэв. Дон шууд хамгийн өндөр анхааралтай боллоо. Тэр зүйл бүхэлдээ гарч ирэхэд энэ нь асар том могоо байв. Могооноос амьсгал богдуулах мэт аимшигтай дарамт мэдрэгдэж байлаа. Түүний том дугуйнууд Дон руу ширтэн нүднээс нь гал мэт уур цацарч байв. Систем хэлв. Энэ бол ойны дуртай аратан, ойн бол тэнгэрийн 5 дахь элч юм. Хэрвээ чи ариун эд зүйл авахыг хүсвэл энэ могоон асуултад хариулах хэрэгтэй. Үүнийг сонсоод Дон хэсэг хөдөлгөөнгүй зогсов. Тэр системийн цонх руу ширтэн бодлоо. Энгийн даалгавар гэж бодсон чинь одоо могоон таавар бодох хэрэгтэй боллоо. Тэр ууртайгаар хэлв. Асуух юм байвал түргэн асуу. Могоо толгоогоо доош буулгаж түүний нүүрэнд маш ойр ирлээ. Дараа нь ойлгомжгүй замбраагүй дуу аваа гаргав. Дон толгоогоо доошлуулж дотроо тэнэг могоо гэж ууртай харав. Тисэж чадалгүй сэлмээ далааж могоон хоёр нүдний хооронд хүчтэй цохив. Могоо өвдөж газар унав. Систем мэдэгдэв. Blood infusion процесс эхэллээ. Дон одоо Demon Human болж хувирлаа. Гэхдээ их баажмаар багасна. Бүх чадвар үзүүлэлт 300 хүртэл сулрав. Зон хүйтэн арцаар гараас авчив. Түүний шидсэн хотог агаарыг шууган нисв. Хотог могоон нүдийг нэвт цоолов. Могоо ууртаагаар архирлаа. Дон сэлмээ чанга атгаж галуурын арцаар могоо руу ширтэв. Тэр зэрлэг араатан шиг архирч хэлв. Би зүгээр л 50 байсан болохоор чи намайг доромжилж болно гэж бодоо юу? Чи үнэхээр өгөхийг хүсэж байна уу? Ингэж хэлээд могоон толгой руу үхлийн цохилт өглөө. Могоо аимшигтайгаар орлов. Гинэд могоон толгой хачин томорч дэлбэрэх гэж байгаа юм шиг болов. Дараагийн мөчид бөмбөлөг шиг дэлбэрч орхив. Зон газар дээр маш хөнгөн буу.
Дараа нь тэр юу ч болоогүй мэд 50 алхасаар холдлоо. Дон бардан байдлаар зогсож байлаа. Агаарт тархсан муухай үнэр түүнийг бөөлж шахан болгов. Гинт хачин мэдрэмж төрж тэр зогсоод арагш харав. Тэр үед могоон бие гинт ногоон хүчтэй гэрлээр гялалзаж эхэллээ. Систем мэдэгдэв. Могоо дахин амиллаа. Гэхдээ энэ нь Доныг огт гайхшруулсангүй. Тэр сэлмээ чан атгаж маш хүчтэй цавчив. Тэр цохилтоос болж түүний өөрийн гар хүртэл цус гарлаа. Тэр үед могоо бүрэн эдгэрч шинэ хэлбэртэй болсон байв. Түүний нүд цус шиг улаан ам нь бараг бүх орон зайг залхих шиг том нэгдсэн байлаа. Дан өөр тактик хэрэглэв. Тэр хүйтэн харцаар могоог шоолон хэлв. Хэрвээ зодтолдохыг хүсэж байвал наашир. Тэр чимээгүй зогсож дайсан дараа нь юу хийхийг хүлээж байв. Могоонууд улаан гэрэлтэж биеийн сум шиг хурдан Дон руу дайрлаа. Гэхдээ Дон ухраагүй. Харин урагш үсэрч шууд довтлов. Тэрний гараараа могоон дээд эрүүг барьж бүх хүчээ ашиглан амийг нь ангаалгав. Хурц гэрлийн дунд тэр дотор нь асаж буй хүчтэй энерги харлаа. Тэр нь амьд байлгаж байгаа гал шиг харагдав. Систем хэлв. Энэ бол Torch of Rebirth. Дахин амьлалтын гал гинт могоо толгоогоо хүчтэй газар мөргөв. Газар хагарч дараа нь могоо толгоогоо дахин хүчтэй өргөв. Системээс шаналсан дуу гарч байлаа. Пандемониумын мангасууд сандарч бусад демонууд чимээгүй толгоогоо бүхийлгэв. Дон могоон дотор гажуудсан энерги эргэлдэж байгааг мэдрэв. Могоо гинт бүтгэн наалдамхай шингэн бөөлжив. Тэр шингэн дундаас Дон гарч ирэв. Тэр том гинжтэй сэлэм чанга барьсан байлаа. Тэр инээмсэглэн хэлв. Гаргүй амьтанд энэ зүйл хэрэггүй юм байна. Систем мэдээлв. Fire Peak Sword Contract 50. Гэхдээ skill 1 хаалттай, skill 2 хаалттай, skill 3 хаалттай гэсэн ч энэ нь дахин амилж чадахгүй болсон энэ могоог ялахад хангалттай байлаа. Зонгийг хараад могоо амаа том ангааж ууртайгаар архирлаа. Зон сэлмээ чанга атгав. Түүний зүрхэнд удахгүй болох тулаанд баярлсан мэдрэмж төрж байлаа. Түүний барьж байсан хар сэлэм асар их ашиглагдаагүй хүч агуулж байв. Тэр сэлмээ далайж могоон толгой руу хүчтэй цавчив. Могоо аимшигтайгаар савчиж эхэллээ. Гинт хүчтэй гэрэл гарч газар хүртэл чичирлээ. Ганцхан цохилтоор зон могоог хоёр хувааж орхив. Могоо шууд ухав. Тэр үед танил системийн цонх гарч ирлээ. Систем мэдэгдэв. Flame Cauldron Sword Pack Level 100 гэрээ амжилттай дуслаа. Шагнал Blood Guard 20 Tig Achievement Point сэлмийг ороож байсан гинжүүд өөрөө унаж саллаа. Дараа нь шинэ системийн мэдэгдэл гарч ирэв. Flame Cauldron Sword өөрийн эзнийг шалгах туршилт эхлүүлжээ. Энэ туршилтыг давж байж сэлмийг бүрэн удирдах боломжтой болно. Туршилтын нэр Inferno Core системийн тоолоор ажиллаж эхлэв. 239 цаг 59 минут 47 секунд. Тэр 240 цаг өөрөөр хэлбэл 10 өдөр галын дунд тисэх ёстой байв. Гинт галын дүл зон болон сэлмийг бүрэн бүрхв. Гал секунд бүр илүү хүчтэй шатаж байлаа. Гэхдээ зон энэ утгагүй туршилтыг тисэх ямар ч шалтгаан олсонгүй. Тэр хатуу хоолоогоор хэлв. Чи өөрийн эзнийг мартсан юм уу, Fire King? Тоолоор үргэлжилсээр байлаа. 239 цаг 54 минут 18 секунд гал түүний арсыг түлж байв. Зон ууртайгаар хэлв. Тоолуурыг одоо зогсоо. Үгүй бол би саналаа өөрчилж чамайг уурж хаяна. Тэр даруй тоолууртыг болж туршилт шууд дуусав. Зон сэлмийн бариулыг чанга атгсан хിവэр байлаа. Түүний гар цус гарч байсан ч гинт өөр хоолой сонсогдов. Миний эзэн таныг таньж чадаагүй дуучлаарай. Дон 50 хариулв. Бид сүлд уулзснаас хойш их урт хугацаа өнгөрчээ, Fire King. Fire King энд одоо хүртэл оршиж байгааг хараад Зон нэг зүйлийг ойлгов. Тэр одоо хүртэл унаж устгагдаагүй бололтой. Пандемониум руу тэр хараахан унаагүй байлаа. Тамийн хамгийн гүн хэсэгт өгсөн хүмүүсийн сүнснүүд хязгааргүй харанхуй нүхний эргэн тойронд цугларсан байв. Тэр үед системийн цонх дахин гарч ирлээ. Пандемониумын демонууд гунигтайгаар орилж хар бат хананд цохиж биднийг сууллаа гэж хашгирч байлаа. Тэд гинжнээсээ чөлөөлөхийг хүсэж байв. Fire King бас гунигтайгаар хэлв. Чи алга болсон тэр өдрөөс хойш би энэ ертөнцөөс алга болох мөчийг л хүлээж байсан. Дэсэ асуу, чи надад уурлаж байна уу? Fire King шууд хариулв. Үгүй. Хэрвээ энэ нь таны сонголт байсан бол
би таныг дуртай ядах байсан эзэнтэн минь. Намайг уурлуулдаг ганц зүйл бол таны алга болсны дараах үе. Дон сайн ойлгохгүй байгааг хараад Fire King илүү тайлбарлав. Нэг өдөр хачин үл мэдэгдэх юмтад дээрээс нэвт орж ирсэн байна. Тэд Тэнгэрийн хамгаалалтын хаалтыг эвдсэн тамийн эзэн байхгүй байсан учраас тэд сул дорой болсон демонуудын ертөнцийг ашиглан бүгдийг хэджээ. Тэд зөвхөн тэнд зогсоогүй. Тэд цаг хугацаа болон орон зайг хүртэл гажуудулсан. Дараа нь зүхтэж байсан демонуудыг Pandemonium руу шидсэн байна. Fire King гунигтайгаар хэлв. Би юу ч хийж чадахгүй зогсож байлаа. Демонуудыг асар том цагаан могоо идэж байгааг зүгээр л харж байсан. Би өөрийгөө бүрэн алдсан. Зүгээр л сүнсгүй мэд сууж цаг хугацаа урсан өнгөрхийг харж байсан. Аз болоход та буцаж ирсэн. Та намайг суулсан. Дараа нь Fire King асуув. Одоо та яагаад буцаж ирэв эзэнтэн минь? Дон шууд хэлв. Надад чиний тусламж хэрэгтэй. Fire King асуув. Юуны төлөө? Дон хариулав. Дараа нь мэднэ. Дараа нь тэр урд нь хөвж байсан алтан бөмбөрцөг рүү заагаад энэ юу вэ гэж асуув. Fire King хэлв. Би яг юу болохыг мэдэхгүй. Гэхдээ дотор нь хачин энерги байна. Тэр энерги нь өмнө орж ирсэн үл мэдэгдэх амьтдынхтай яг адилхан. Тэр Доныг дахин анхааруулв. Болгоомжтой бай. Гэхдээ Дон тоосонгүй. Тэр систем өөрийг нь хизээж хуурч байгаагүй гэж бодов. Тиймээс тэр алтан бөмбөрцгийг шууд авлаа. Тэр бөмбөрцгийг бут цохиход системийн мэдэгдэл гарч ирэв. Дон 2-ын 3-аас 2 нэвтрэх хэрэгслийг авлаа. Бөмбөрцөг алга болсон ч тэрний гар дээр тэмдэг үлдэв. Энэ нь 3-ыг цуглуулсан тохиолдолд аливаа хаалгыг нээх түлхүүр болж болох юм. Даалгавар дууссан бөгөөд систем Доноос асуув. Та Pantheon-оос гарах уу? Гэхдээ тэр гарахаас татгалзав. Учир нь тэр хүссэн ч цуглуулах олон зүйл үлдсэн байсан тул үлдсэн юм. Тэгэхээр тэр тэндээ үлдэв. Soul Guild-ийн төв байранд бүх хүн Goblin-ийн хядлагын бичлэг дээр шуугилдаж байв. Нэг хүн асуув. Чэнэ үүнийг харсан уу? Гэвч тэр инээмсэглэж юу хэлхээ мэдэхгүй байсан учраас яг үннээр юу ч хэлсэнгүй. Нэгэн цагтаа ир гарч ирээд шууд асуув. Багийн ахлагч Чэнэ, чи нэг л хоромтой юу? Чэнэ гайхав. Яагаад захирал намайг ингэтэл яарвчлан хайж байгаа юм бол? Гэрэлтэй албан хаагчид чанга шуугилдаж клип вирус шиг тарж орон нутгийн Hunterwood тэр нэргүй хүнийг олж тогтоох гэж эрэлхийлж байлаа. Бүгд өмнө дүр төрхийг нь мэдхийг хүсч байгаа мэдээлэлгүй байсан. Захирал офис руу орж Чэнэг хувийн ярилцлагад дуудлаа. Дээврийн дээр захирал тамхи татаж асуув. Чи тэр үед байсан хэрнээ юу ч олсонгүй юу? Чэнэ гайхав. Тэр сэжигтэй юу гэж юу? Гэвч тэр бодолдоо дарагдав. Хэрвээ боломж олдвол би тэдэнд нэгдхийг л асууна гэсэн хариулт өгөв. Захирал нүдэнд гялалзаж дараа нь харамссан дүр эсгэж хэлв. Хэрвээ Чэнэ юу нэг олсон бол түүнийг заавал багт илсүүлэх байсан. Тэр инээмсэглэл зохиож бүх зүйл нууцлахыг оролдож байв. Учир нь түүний лиценз 7 хоногийн дараа дуусах байв. Дараа нь захирал дараагийн төлөвлөгөөгөө хэлэхгүй бодолд автав. Яриа сонин нам гүн байдалд шилжиж эвгүй уур амьсгалыг эвдэж байлаа. Чэнэ дахин асууж санаачлах гаргав. Юу нэг зохисгүй байна уу, Мөрсенч? Чой. Удаан чимээгүй байсны дараа захирал эцэст нь хэлв. Юу ч биш. Зүгээр л чи хэтэрхий их зүйл хийж магадгүй гэж санаа зовж байна. 7 хоногийн лицензийн үнэлгээний хугацааны эцэст аслагдсан ойд Чой хатуу бэлтгэл хийж байлаа. Систем мэдэгдэв. Симуляц програм 10 минутын дараа хаагдах болно. Гинэт газар доор асар том чулуу гарч ирэв. Тэр даруй уруулаараа ил дээрээ чулууг хувааж нэг дор таслав. 2 секундын дотор дахиад нэг чулуу түүний араас гарч ирэв. Чулууны нэг тал огцон унаж, дотор нь ямар нэг хөх өнгийн амьтан зогсож байв. Амьтан хайрцагаас үсэрч гарч түүний яг бууж ирсэн газарт чиглэн довтлоо. Ямар нэгэн зүйлийг мэдэрч Чой тэр дороо эргэж илдээ бэлтгэлтэй барив. Гэвч тэр реакц үзүүлэхээс өмнө дахиад нэг хөх амьтан ард нь гарч ирэв. Тэр тулалтайг хурдан дуусгах гэж байтал амьтны гар симуляцийн орчноос алга болох эхэлжээ. Систем мэдэгдэв. Бэлтгэлийн програм албан ёсоор дууслаа.
Симуляцийн дэлхий аажмаар устдаж тэр удирдагч хаана зогсож байгааг харан дургуутсан дээр шаарлаа. Тэр даруй дуудуулж удирдагчтай шууд ярих ёстой болжээ. Тэгээд зэмлэл хүртэв. Чойн үүнийг эсэргүүцэн ярьжээ. Чи надад хүссэн зүйлээ биелүүлэхэд заавар өгсөн. Хэдийгээр тэр миний чадах зүйлээс хэтэрсэн байсан ч дараа нь сэдвээ өөрчилж бие хэтрүүлэн дарамтлах тухай ярив. Чой бат зогсов. Би өөрийн биеэ ойлгож байгаа хатуу бэлтгэлд буцахад бэлэн байна. Удирдагч хүйтэн дуугаар асуув хинээс илүү гэж. Яг тэр үед дэлгэц гарч дээр нь график харагдав. Зүүн талд нь ердийн мэдрэлийн систем, баруун талд нь AI-аар шинжилсэн түүний мэдрэлийн системийн зураглал. Түүнийг дуудсан нь учиртай байв. AI-ийн дүгнэлтээр. Түүний сэтгэл зүйн асуудлууд хөгжилтөнд саад болж байна. Гэвч тэр бүсгүй өвөрмөц зөрүүд хിവэр ямар ч мэдээлэл өгөхөөс татгалзсан зөвхөн топ 5-д орохыг хүсэж байна гэж давтаж хэллээ. Удирдагч тэр тийм дээд амжилт хүснэ гэж төсөөлөөгүй байв. Хэрвээ тэр тодорхой зэрэгт хүрвэл том хаалга нэгдэж алдар нэр эд баялаг урсах байсан. Түүнийг сонсоод тэр усны савыг гараараа шахан бутлаж шууд хэлв. Би түүний төлөө биш. Түүний уруул татагдан. Ууртай нүд нь алсад харан ширтэж байв. Би зөвхөн энэ дэлхий дээрх бүх амьтныг устгахыг хүсэж байна. Албан ёсны лицензийн шалгалт хүртэл ердөө 5 өдөр үлдсэн байлаа. Лесоко маш тогтоол сайтай нууц коридорт орж ирэв. Хэн нүстэй төрхөө хадгалан том бат бүх хааны өмнө зогсов. Тэр гарын хурууны хийгээ уншуулна. Хаалга ямар ч саадгүй шууд нэгдэв. Хаалганаас эрчимтэй эвгүй үнэр гарч. Тэр хамраа дарж хэлв. Чи ийм удаан тисэнд итгэхгүй байна. Би бүх байгууламжийг агааржуулалт цахилгаан тусгаарлах системийг шинчилсэн. Түүний өмнө цагаан хувцастай хүн байв. Цусны тоогон дунд суугаад амьтны махыг ширүү мэдэж байв. Сёки түүнийг дуудан зогсоох хэрэгтэй болов. Тэр идэж дуусав. Эргэж харлаа. Нүүр нь цуснд будсан ч сайн эрүүл аппетиттай харагдана. Брэдэмэн Гэлдийн удирдагч түүнд зөвлөсөн. Эмийн үр нөлөөг бүрэн авахын тулд амраарай. Цус цааш нь наалтсан байж нүд нь хурц гэрэлтэй. Жен итгэлтэйгээр хэлв. Би энэ удаагийн шалгалтад цогцлон гэрэлтэнэ. Гүн доор тамд. Албан ёсны лицензийн шалгалт эхлэхээс 3 өдөр өмнө систем мэдэгдэв. Дан шин даалгаврыг амжилттай дуусгаж Pact Lovely ахиуллаа. Тэр цастай уулын орой дээр плаа өмссөн бээр ихэмсэг зогсов. Гартаа илдээ барьсан Flame Cauldron-ийн дуугарч хэлв. Мастера, чи бодит ертөнц рүү буцаж ирэх үү? Дан 50 хариулав. Ийм олон өдөр даалгавар хийлээ. Одоо жинхэнэ ертөнц рүү буцах цаг боллоо. Эцсийн шалгалтын өдөр ирлээ. Энэ жил Awakener болсон хүмүүсийн тоо 25-аар нэмэгдсэн байв. Тиймээс эхний шат урд өмнөхөөс илүү хэцүү болох нь ойлгомжтой. Холбооноос албан ёсоор мэдэгдэв. Энэ жилээс эхлэн шалгалтын хэлбэрийг өөрчилсөн. Учир нь оролцогчид маш их болсон. Гудамжинд Прусчи машин хурдтай ирж. Гинэт тоормослон зогсов. Тэр даруй сэтгүүлчид бөөнөрөө цугларч камерын гэрэл тасралтгүй анивчиж байлаа. CV болон Jin Bon Beo улаан хевсэн дээр гарч ирэв. Тэднийг Wank Hunter-уудтай адилхан сүртэйгээр ухтав. Space Station-ийн нэг сурвалжлагч шууд асуув. Тантай хамт байгаа хүн энэ жилийн сонгогдсон шинэ авьяас мөн үү? Мөн Брэдэмэн Гэлдийн энэ жилийн байрны талаар ямар таамаг байна? Өөр нэг сурвалжлагч шахан орж ирээд 2 жилийн өмнөх дуулааныг санууллаа. Тэр үед Гэл тэмцээнд оролцох эрхээ асууж байсан. Тэр асуув. Тэр завсарлагын дараа анхны дайчин буцаж ирж байна. Та энэ талаар юу гэж бодож байна? CV ийм хүнд асуултад камерын өмнө баригдсандаа дургуутсав. Хэн 50 хариулав. Тэр бол зүгээр л осол байсан. Гэхдээ сурвалжлагч зогссонгүй. Осол гэж хэлэх нь хэтэрхий амархан биш үү? Та хариуцлагаас зүхтэж байгаа юм биш үү? Хэн түүний мөрөн дээр гараа тавьж хүйтэн инээмсэглэл гаргаад нам гүн боловч хурц дуугаар хэлв. Бид энэ жил шударгаар тоглоно гэж амласан. Ингээд тэд эргэж шууд тэмцээний бэлтгэлийн хэсэг рүү алхлаа. Камерын гэрэл тасралтгүй анивчиж байв. Жонко Бовтнов тэр сурвалжлагчдыг зүгээр л тоохгүй өнгөрөх байсан. Күү зогсоод хэлв. Зүгээр л таашаагаад яв. Гэхдээ хит баярлсан мэт харагдаж болохгүй. Хэрвээ им хэрэглэсэн нь илрүүл том асуудал болно.
Яг тэр үед нүүрний маск зүүсэн өндөр хүн тэдний ард гарч ирэв. Тэр хэлв, тэр асуудал надад их сонирхолтой санагдаж байна. Сивью эргэж хараад тэр хүнийг шууд танив. Тэр бол Сёнол багийн ахлагч Хон Жюнэ. Байла, Сивью түүнийг шоолон хэлв. Масктай горилла шиг харагдаж байна. Гэхдээ Хон Жюн зүгээр л зөөлөн инээмсэглээд сурвалжлагчдаас зүхтахын тулд жижигхэн дүрээ хувиргасан юм. Дараа нь тэр Сивьёд бас нэг шог үг хэлхээ мартсангүй. Хон Жюн хэлв, зарим хүмүүсээс ялгаатай нь би камерын өмнө жүжиглэх хэрэгтэй болдог. Энэ үгийг сонсоод Сивьё гаднаа тайван байсан ч дотроо маш их уурлав. Хон Жюн малгайгаа засч Жэн рүү харлаа. Жэн үүдэж ившээж байв. Гэхдээ Хон Жюн нэг зүйлийг мэдэрчээ. Тэр залуугийн дотор нилээд хүчтэй энерги байв. Гэхдээ тэр энерги олон бохор зүйлтэй байсан. Энэ нь имийг илүү сайжруулсан гэдгийг харуулж байлаа. Хон Жюн түүнийг анхааралтай ширтсээр байв. Үүнийг хараад Ко ярианд оролцов. Тэр хэлв, шалгалт хараахан эхлэегүй байхад чи аль хэдийн ингэж шалгаж эхлэх хэрэгтэй юу? Хон Жюн тайван хариулав. Би зүгээр л манай шин залуу асуудалд орох вэ гэж санаа зовж байна. 2 жилийн өмнөх явдал дахин давтагдахгүй байгаасай. Кө толгой дохиж Жэнийг тэндээс шууд авч явлаа. Хэсэг явсны дараа Жэн эргэж хараад ууртаагаар асуув. Тэр өвгөн хин юм бэ? Яагаад намайг шүүх гэж байгаа юм шиг харсан юм? Сэв хэлв, тайвшир, шалгалтандаа анхаар. Яг тэр үед Жэн бэлтгэлийн хэсгийн хажуугаар Чо явж байгааг харлаа. Тэр зүгээр алхаж өнгөрөв. Жэн түүн рүү нэг харчгаад хэлв, тэр бол Син Чой. Сан Гёд бүх нөөцөө түүн дээр зарцуулж байгаа. Гэхдээ миний хувьд онцгой зүйл биш. Шио хариулав, Жинекод энэ хүч асуудал биш. Жинхэнэ асуудал бол Сан Гёд болон тэр өвгөн 2 Чойд бүхнээ зориулж байгаа. Хэнжэ инээмсэглэв, тэр бодлоо түүнийг бүрэн бут нэргэх. Ямар сонирхолтой байх бол. Нөгөө талд Хон Жюнэж бас бодож байлаа. Тэд энэ удаа ямар арга хэрэглэж магадгүй вэ? Гэхдээ тэр Чойд бүрэн итгэлтэй байв. Гинэд тэр асар хүчтэй энерги ойртож байгааг мэдэрлээ. Please subscribe! Subscribe now! Subscribe, please!